Чингэлтэй дүүрэгт төр хувийн 21 сургууль 48 цэцэрлэгт нийт 35 мянган хүүхэд суралцж байна. Дүүргийн боловсролын хэлтсээс цөм хөтөлбөр сайн менежмент, бодит үр дүн үрээг үйл ажиллагаа болон хэрэгжүүлснээр цэцэрлэгийн хүүхэд бүр сургуулийн сурагч нэг бүр хөгжиж өөрт мэдлэгээ хөрөмтлүүлж чаджээ. За тухайлбал дүүргийн 49 дугаар сургууль Босоо Монгол бичгийг сурагч нэг бүрт эзэмшүүлжээ. 2018 оноос Монгол хэлний тухай хуулийн дагуу бүх нийтээрээ Босоо Монгол бичгээр бичиж сурахтай холбогдуулж уг үйл ажиллагаанд тэргүүлэгч байхыг зорин 6-аас 12 дугаар ангийн сурагчид уран бичигтэн болж төлөвшжээ. За хөгжил төлөвшлийн хувьд орон нутаг бол ерөөсөө онцгой анхаарч энэ хөгжил төлөвшлийн үйл ажиллагаанд өөрийн гэсэн үйл ажиллагаа зохион байгуулж оролцож ажиллах ёстой гэдгийг ийм байр суурь байж ажиллаж байгаа. Хамгийн гол зүйл бол ерөөсөө Монгол хүн болж төлөвшөх ёстой, зөв хүн болж төлөвшөх ёстой. Үүний гол үндсүүр нь одоо үгдээцээ ёс уламжлалаа, ёс заншлаа мэддэг хүүхэд болж хөгжих ёстой. Энэ утгаараа бол Чингэлтэй дүүрэг Босоо Монгол бичиг, за ургийн бичгийн энэ хөтөлбөрүүдийг 2014-өөс 15 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн байгаа. Миний өв соёл Монгол бичмийн улсын уралдаанд манай багш нэг бүр, сурагч нэг бүр маш идэвхтэй амжилттай сайн оролцож одоо шилдэг сургууль хамт олон гэсэн одоо өрөмжлөлийг одоо хүлээн авсан байгаа. Кирилл хичээсээ гэвэл эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн хүннүү бичиг, босоо бичиг гэдгээрээ илүү. Тэгээ шүд, орхиод, сүүл гэх мэтчлэн бүх зүйлийг нэг тус бүрчлэн бичиж өгдгөөрөө их онцлогтой. Тэгээ биерээр бичих юм бол амьсгаагаа түжээд маш анхаарал болгоомжтой бичдэг. Тэр талаараа илүү онцлогтой. Энэ сайхан бичгийн гайхамшиг. За энэ сайхан бичгийг сурхамсан, эзэмшихэмсэн гэсэн хүсэлт авсан учраас одоо 3 жилийн турш Монгол Босоо бичгийн гэсэн дугуйланд хичээлж байгаа. Ерөнхийдөө ангийн маань бараг 50% энэ дугуйланд суралцдаг. Харин тус дүүргийн 24 дугаар сургуулийн тухайд угийн бичгийг хөтлөх сургалтын бодлого хэрэгжүүлснээр 15 мянган хүүхэд 3-аас 12 үе буюу уг удам судраа мэддэг болсон байна. Би тэгээд өвөө, буурай өвөө, илэнц, хуланц, илэн, хулан, өндөр, холбоо. Өвөөгийнхөө өвөг дээдсэн тэгээ бас дээрээс нь илэн цолонц өвөөгөө мэдэж авсан. Өвөөгөөсөө хідүүлээсэн те хідээсээ хаашаа явсан хаана амьдэрдэн гэдгээ ингээд дэлгэрэнгүй бичиж тавьсан байл дээрэдэг гэж. Сургуулийн өмнөх боловсролыг үндэсний тоглоом наадгаар дамжуулан бага насны хүүхдийн сэтгэхийг хөгжүүлэе гэж зорж 6 бүлгийн 304 хүүхдэд үндэсний тоглоомыг төрөл нэг бүрээр нь зааж сурах ажлыг 33 дугаар цэцэрлэг хэрэгжүүлжээ. Би шагаа уралдуур сарсан, морь уралдуур сурсан, шүрд удаан алан мэлхийдэг тоглоом бас сурсан. Алан мэлхийдэг морь уралдуулах. Хүүхдүүд хүлээж авах нь арай ойр, эцэг эхүүд ч гэсэн энд оролцоо нь арай харьцангуй одоо идэвхтэй. Бас дээр нь нөгөө хамар хүрээ өргөн байсантай холбоотой. Бөхцөг няслах. Энд бөхцөг няслахад хүүхдийн гар хурууны булчин хөгжиж байна. Нэг алан мэлхий өргөх гэж алан мэлхийн тоглоом дээр жинхэнэ яг хүүхдийн тоолох үйл ажиллагаа явуулж байдаг. Ийхүү Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс боловсрол олгох арга барилыг дүүргийн онцлог тохируулан нутагшуулснаар сургууль цэцэрлэг бүр бие даасан хөгжлийн бодлоготой болох нь чухал гэж үзээд чанартай боловсролыг хүүхэд бүрт олоход чиглэж ажиллаж байна.